За ингээд та хэлэлцээ шалгалтын аппликейшнийг танилцуулахад хамгаалаад бэлэнсэн байна. За аппликейшнээ гүйлгэж үзвэл ийм байдлаар ирсэн байгаа. Flutter-ийн 10.1 12 3 дахь лабтай ижил загвараар за ингээд одоогоор л нэвтрээг байгаа. Тэгээд чи ингээд дарах үед л нэвтрэхийг шаардна. За орж үзэж болно. За нэвтрээг байхдаа сэтгэлдлүүдийг ингэж харж болдог. Сэтгэл бичгийн тулд нэвтрэх ёстой. За сагсан дарахын тулд бас нэвтрэх ёстой гэсэн логик ажиллаж байгаа. За эндээс ингээд нэвтрэнэ. За нэвтрэхтэй би одоо нэвтэрсэн байгаа нэвтрэлээр нэвтэрчээ. Нэвтрээгүй байгаагаар нэвтэрч үзье. Нэвтэрснээр нэвтэрчээ. За ингээд нэвтрээд дарангуут ийм миний орсон Firebase-с шууд ороод тэгээд миний өмнө нь орсон байсан мэдээлэлүүд энэ ч байна. За тэгээд чи хүмүүсийн хоёр өөр сэтгэлдлийг за нэмээд өөр сэтгэлдлийг бичиж болно. Сагсандаа нэмж болдог болно. За сагсанд орчин. За тэгээд сагсан дотор нь тоогоо нэмжиж болно. За тэгээд захиалах бодлого ажиллах гэдэг энэ. Эндийгтэй зөв clear хийдэг тийм функц. Тэгээд сагсанд хувцас нэмэгдсэн үед чи бас сагсанд дэд хувцасыг харуулж болно. За тэгээд энэ чи create-ийг бас зохицуулсан байдлаар харилцааг ингэж өөрчилж болно гэж shared preference ашиглаж хийсэн ийм жижиг аппликейшн байна. За ингээд мэдээлэл хэсгийг унтрааж хийх боломжтой. Энд чи одоо settings-с toggle хийх тэмүүлэл хийдэг. За эндээс хэлэхээс хэрэглэгчийн мэдээллийг Firebase дээр яаж хийсэн бэ? За authentication-ыг бол чи ингэж хийсэн байдал нь за хэрэглэгч нар хоёр хэрэглэгч үүсгэсэн. За тэгээд sign хийх метод нь email password-аар явуулчихсан байна. За ингээ Firestore database-тэй. За database дээр product use гэж хоёр ангилсан. За product дотор бол Fixstore дотор байгаа мэдээллүүдийг давхцуулахгүйгээр ингэж хурааж авдаг. За тэгээд product мэдээлэл энэ байгаа. Product-ийн comment-ийг унших хүсвэл чиг орчино. Тэгээд comment-ууд харагдана. Comment хэн бичсэнийг ямар comment бичсэнийг гэж харж болдог. Ингээ timestamp-тай user ID-тэй хамт энэ байдлаар ингэж ажилдаг. Тэгээд user дээр дарах юм бол user-ийн карт руу орчих гэж болдог. Картын дотор ямар бараанууд байна? Ямар бараануудыг лайклсан гэдгийг одоо харж байна. За одоо энийг шууд өөрчилж байгааг нь харуулъя. За энэ бараа ингээд нэмэгдээд шууд real time-аар өөрчлөлтүүд явж байгааг харж байна. За код нэвдэх юм бол за энэ чэнэс ингээд main code маань эхэлж байгаа. За тэгээд үндсэн лабуудын хийсэн үйлчлэлтүүдийг хийж гүйцэтгэсэн энэ router-ыг зураад тэгээд жинхэнэ Firebase оруулж чад Firebase-ийн методуудыг ашигласнаа дааж ашигласан байгаа. За тэгээд push хийгээд явчихна. За явчихна.
За эндээс бол за энд бол ерөнхий дандаа виджетүүд одоо за коммент хийх guestbook гэдэг коммент хийх юмнууд. За коммент дээр ерөөсөө өмнөх тэр аппликейшн дээр байсан Lab 15 дээр байсныг ашигласан. За тэгээ энэ ч болохоор Firebase options. Чи хэрэглэгч IP house гээд харьцаж байгаа байдал нэмнэ. За энэ global provider-ыг бол хийсэн байгаа. За provider хэсэг дээр энэ email authentication-ыг нэмж өгсөн. За тэгээд энэ чинь аппликейшн явах туршид ашиглах хэрэгтэй. Одоо хувьсгч нарыг зарлж өгöd. За ингээд энэ доор ашиглаа явсан байгаа. За ингээд authentication-аас хамаарат бараага яах вэ? Тэгээд листний явчихж байгаа. За таашаа энэ API сервис юм бас. API сервис төр бол Fixstore-оос бараага татж байгаа. Нэг юм үлдэл юм. За час бараага татж байгаа. За App Store дээр энэ ч болохоор одоо Firebase-ийн collection-ыг үүсгэж ашигласан. Юм байхгүй collection-ыг бол шууд ингээд үүсгэж болдог. Шууд add хийгээд энэ дээр нэг шалгаал exist байна уу байхгүй юу? Тэр бараа тэгээ шууд хийгээ яваад байгаа. Энд бол одоо бүх бараг product хийх зорилгоор ажилласан байгаа. За тэгээд энэ чинь одоо Firebase-с хэрэглэгчийн картыг татж, картны мэдээллийг татах үйлдлийн чинь өгсөн. Тэгээ карт руу бараа хийх үйлдлийн чинь байхгүй самараад шалгалт хийгээд явж байгаа логикийн шалгалтуудыг хийгээд тэгээ бараагаа картнаас хасах үед яах вэ? Dispose хийж байгаа үед UIT зэрэгцээд энэ үйлдэлийг хийж байгаа. Тэгээ картны мэдээллийг өөрчлөх, тэгээ картыг бүр бөмбөснөд цэвэрлэх гэсэн. За картны нийт дүнг бодож оолж авах. За коммент нэмэх гэсэн юм том функцон. Комментийн үйл ажиллагааны функцүүд бол энэ ч ерөөсөө бүгдээр ингэ явж байгаа. За энэ чи скринүүд. Картны скрин. За энэ болохоор мэдээлэл энэ бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийн хэсэг. За энэ ч тэгээд бүтээгдэхүүний мэдээлэл энэ ч хэрэглэгчийн профайлыг хийсэн хэсэг байгаа. За API сервис дээр код байгаа. За тэгээд Firebase-с болцсон. За тэгээд сүүлийн юм болохоор notification service нэг талаар цуцтай холбогддог. Энэ веб дээрээс Firebase-ийн өөрийнх нь энэ хэсэг нь бол веб-ийг дэмждэг юм билээ. Тэгээд энэ чаал тэгээд бусад утсан дээр ажиллаж байгаа тохиолдол болохоор гээд инстанс үүсгээд тэгээд энэ тохиргоо хийгээд яг ямар үед ах уу тохиргоонуудыг мессежний тохиргоонуудыг дуутай байх үгүй энэ бүгдийг одоо хийж аваад тэгээд лист нэгээ явуулдаг мессежүүдээ notification-ыг ерөөсөө байнга сонсч байдаг гэсэн. Settings saved чинь ингэ тохиргоотой iOS saved ямар байх вэ?
жишээ ингээд notification receive үед үйлдэл хийх үү гэдэг. За ингээд notification-ыг харуулах ийм байгаа үйлдэлс байгаа. Энэ токеныг авч notification солилцоход хэрэг болдог. Тэр хүнлэнд notification хийхэд энэ токеныг ашигладаг байна. Тэр токентэй холбоотой функц нь энэ. За тэгээд application байна да. За тэгээд лайкын тоо чи гарч ирнэ. Лайкны тоо гэж нөө сагсанд хийсэн хувцсны тоо тэгээд